Тэгвэл хүн өөрийнхөө тэр сэтгэл зүрхийг илэрхийлж нээж тэгж хэлж байгаагаараа би биэндээ илүү тийм дотн сэтгэлдүүлтэй юм байна. Хүн л болохоор хүний тэр зүрх сэтгэл ер нь тийм өмнө дээр ер нь ингээд ойлголцолыг хүсэж чид юм байна гэсэн мэдрэмж бас төрж байгаа юм. Сайн уу? Өнөөдөр Монгол Улсын төрийн шагналт соёлын гавьяа зүтгэлтэн Дармин Батбаяр 1982 онд бичсэн Цахилж явааг өрөөс тужирг ярих гэж байна. Ерөнхийдөө энэ ном маань маш энгийн үйл явдалтай ном байгаа. Хүү ингээд сонсонгуудаа энэ ч одоо хайрын гурвалжин юм биш үү гэж баг бодохоор. Тэгтэл яг тэр гурван гол дүрийн хоорондын нюанс харилцаад бодож байгаа тэр гурван дүрийн өөрчлөлтүүдийг ч юм уу маш сонирхолтой. Яг туужил байхгүй бол болохгүй юм шигээр бичсэн. Яг тэр тууж дээр маань нэг ч үг нэмж хасах шаардлагагүй юм шиг бичсэн санагдсан. Зохиолын эхэнд дамп гэд гол дүр маань гарч байгаа юм л да. Гэртээ ирж байгаагаар тэгээд ихнэр дээрээ дижид дээр ирээд яваад өгч байгаа талаар гартыг. Үйл явдал нэг тийм л байгаа. Нөхөр нь ирээд тэг гэрээсээ яваад өгдөг. Тэгэнгүүтээ одоо ингээд уулзж байгаа эмэгтэйндээ очиод амьдраад тэгэнгүүт гол дүрийн маань эмэгтэй хүүтэйгээ бас гизэнтэй хүүхдтэйгээ үлдчихэж байгаа шүү дээ. Зохиол бол яг ингэж л эхэлж байгаа. Цаашаа үйл явдал нь ч гэсэн ихэнхдээ тохон үнэ толгойн дотроо бодож байгаа бодолт ярилцаагүй ингээд үйл явдлуудаар бас айгүй хүрнэж байгаа гэдгээр маш их онцлог санагдаад байдаг. Яг ийм гурван гол дүр байгаа шүү дээ. За дижид, тогоохүү, дамп гэд тэгмүүд тухайн тэр гурван хүний яг юу мэдэрч юу бодож байгаа тухай. Ихэвчлэн ер нь хамгийн одоо миний харж байгаа гол дүр бол яг дижид байгаа тийм. Тэгмүүд яг дижидийн тэр дотроо бодож байгаа санал зовлон тэгээд өөрчлөлтийн тухай ер нь төлхөө харуулж байгаа юм. Тэгээд тэрийг тойрсон зүрүүд байгаа юм шиг. Тэнгүүд яг одоо цэдэн шиг хүүхдийн тухай бодол ч юм уу те эсвэл одоо дамбын ол бодол байгаа таваа хүүгийнх байгаа. Тэгэхээр яг тэр бусад дүрүүдээ яг тийм бодол юу гэхээс баггүй. Одоо энэ ном маань Монголын одоо уран зохиолын заавал унших хэрэгтэй одоо уран зохиолын хичээлийн 88 зохиолын нэг байгаа шүү дээ. Тэнгүүд энэхүү подкастыг сонсож байгаа хүмүүс маань баг бүгдээрээ уншсан байгаа ах гэж найдаад үйл явдлын яг ийм кино задлан шиг тий зохиолын задлан шиг бүр нарийн ярихгүйгээр битээр аль болох түлхүү энэхүү зохиол дээр суурилсан өрсөний сэтгэлээ ер нь бодсон бодлуудаа задлж ярья гэж хэлсэн байгаа. Бүр нарийн ингээд зохиолын ярихгүй ч гэсэн ерөнхийдөө өнгө айсан яг л тийм монгол хүн л уншаад ойлгохоор маш гоё тийм монгол ахуй хөдөөний аж байдал монгол хүний сэтгэлгээ монгол хүний тэр ухаан яг тийм юмнуудыг маш гоё харуулж өгсөн болов гэж мэдэрч харсан. За жишээ нь арцсан дээрээ ингээд шар усан гарах гэж чулуу тавьж байгаагаар эхэлж байгаа ч гэдэм үү нөхрөөгөө явхад сүү өргөд үлдэхдээ өрмөө ингээд цаалж байгаа гэсэн ч юм уу те. Тэнгүүд яг тэр нэг юм өрмөө ингээд цааллаад ингээд сүгээ өргөж байгаа юм шиг хэрнээ тэр үйлдэлээр тэр цаадлынх нь сэтгэл зүг маш нарийн харуулж байгаагаараа тэрийг зөвхөн тэр ахуйд өссөн тэр ахуйг ойлгодог хүмүүс л зөвхөн ойлгож болохоор тэгээд сүгээ өргөд явуулчаад тэр яг эсрэг зүг рүү алхаад аргалт тавьж байгаа гэсэн ч юм. Тэгээд тэр аргалт явахдаа монгол хүний сэтгэл зүй юу болтой. Тэрийг яг бичээгүй ч гэсэн тэр ахуйг мэдж байгаа монгол хүн бол ойлгохоор тий. Ер нь нэг тийм яг монгол хүн л бичиж чадхаар монгол хүн л уншаад ойлгохоор тийм сайхан зохиол юм байна да. Тийм ч учраас ер нь төрийн шагнал авахаар тий нэг талаасаа нөгөө талаасаа тийм ч учраас яг энэ хүүхдүүдэд заавал унших хэрэгтэй зохиол юм. Хүн л юм чинь ер нь хайр сэтгэл тэгээ хүнийг ойлгохыг гэсэн хүсэл тэгээд хүн буцаагаад өөрийгөө ойлгохыг гэсэн тэр нэг юм хүсэл тийм юмуд байгаа учраас тэрийг маш гоё нарийн харуулж байгаагаараа бас юм заавал унших хэрэгтэй зохиол нэг юм байна гэж би бас харж байгаа юм. Тэнгүүд зохиол өөр ингээ бичигдээд явж байгаа гэдэг шиг яг тэрийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь одоо манай монгол хүмүүс ч юм Аз хүмүүс дотгошоогоо байгаад байгаа шүү дээ. Бараг харцаараа ойлголцоход ч юм эсвэл дотроо л ингээд амьдрал нь ингээ яваад байдаг. Тэнгүүд гаднаа илэрхийлэмж нь арай багч гэх юм уу. Илүү дотгошоогоо байгаагаасаа болоод одоо тэр хоёрын хоорондоо дотроо бодож байгаа юмнууд гаднаа ярьж байгаа юмнууд нь ингээ зүрлснөөрөө ер нь зохиол хэлж байгаа шүү дээ. Дамп дижид тогоо хүү гурын. Тэнгүүд яг
дижит тогоо хүү хоёрын бас ялгаа байгаа шүү дээ. Тогоо хүүгийн хувьд хичнээн ингээд дотроо олон зүйл бодсон ч гэсэн тэрийг илэрхийлэхгүй байдаг ч юм уу. Тэгэнгүүт яг зохиол дээр дижитийг эсрэгцүүлж тогоо хүү гэж дүр гарч ирээд тогоо хүү болохоор өөрийгөө илэрхийлээд байгаа да. Чамайг ихгүй бол яана гэж бодчихлоо гэдэг ч юм уу. Тэрнээс яг дамбад нөлөөлж байгаа нөлөө нь хүртэл өөр байгаа шүү дээ. Тэрэн дээр өнцөг гол дүрхэн 3 гол дүрхэн тухай ярихад гол маань эхлэхдээ дамб ингээд гэртээ ирээд гэтээ цаанаа бол тогоо хөтөө уулзсан тэрийн дижит мэдцэнээр ингээд эхэлж байгаа шүү дээ. Тэгээ гэртээ орж ирээд яг л нөгөө нэг хамар дээрээ завлж суугаад ингээд авдран дээрээ юугаа дурангаа тавиад судгаараа бол ингээд суугаад гэхдээ явъя ч гэсэн бодлого одоо нэг юм сэтгэл нь бол хувраагүй гэх юм уу зүгээр нэг юм нэг айлд хоноод одоо хонсондоо бантаад 2 3 хонцдаг ч юм уу тиймэрхүү байдлаар тэгэнгүүт тэр тогоохүйгийн зам байдлаа яаш те тэгээ буцаага тэр тогоохүй тэр дамбад одоо ганц биехэн учраас татгаж байгаа тиймэрхүү юмнаас л болж байгаа хос биш яг юм амар дурлал хагцас салж чадахгүй нэ одоо дижитээ салчаад ирэй гэж бол анхаал ирдгүү шүү дээ тэгсэн чинь дижит мдээгүй байгаасаа гэд бодоод ирж байхад дижит ингээд дотроо тийм биш байгаасаа ингээд цаашаа явах гэсэн сэтгэлгүй байгаасаа гэж бичнээ батсан ч гэсэн яг юм татгшоогоо тэгээд одоо үг цөвтэй ч юм уу эсвэл ингээд их нарийн сэтгэлийнхаа ямиг ярилцаж анханасаа багасаа сураагүйгээс болоод ч юм уу тэгээ бас түрүүний ярьсан шиг яг тэр монгол хүний дээ яг тэр одоо цөөн үгээр ингээд их хэмиг илэрхийлдэг тэр зангаасаа болоод ч юм уу ямар ч гэсэн ингэж хэлж байгаа юм авах байвал аваарай бит хоёрт бол тийм их юм хэрэггүй шүү гэж хэлжтэй шүү дээ. Тэгэнгүүт тэр үгэнд нь дамб ингээ гомдоод ч юм уу нэг юм жоохон юм хүзээд авах байхгүй гэж хэлж байгаа. Тэгмэд дижитээ ингээ цаадлын хүсэл нь болохоор би ингээд явахгүй. Тийм учраас надад авах байхгүй гэж хэлээсэй гэж ингээ төсчээд л дамб болохоор намайг ингээд юм аваад яваарай гэж ингэж баг болгон гутаа тэрэнд юм жоохон үгнийх нь тэр нюансанд нь ингээд ягаад авах байхгүй гэж хэлээд тэгээд барыг ингээд буцаа явчихж байгаа юм шиг. Яг тэрэн дээр яг хоорондоо ярилцсангүү дээ. Жоохон тэр нэг юм дотроор ингээд хүсээд байгаа юм гарахгүйгээр жоохон ярилцсан бол дамбад бас явах хүсэл одоо нэг юм хуваар бодох юм бол хувь нь өгөн жоохон их байсан шүү дээ. Ярдгаас биш ярдггүйгээс л хамаг ингээд хэрэг юм хамаг юм хэлдэм байна да гэдэг ингээд бодож байгаа шүү дээ. Тэгмэд тогоогүй болохоор буцаад ицсэн чинь ингэрт нь ингээд наалдаад чамайг ирээгүй бол би ингээд янда гэдэг ингээд бүх сэтгэл зүрхээ илэрхийлэнгүү дамб болохоор дад ирэхгүйгээр үлдсэн бол энэ минь яах вэ юм бэл та бодож байгаа гэсэн ч юм уу те. Тэгвэл хүн өөрийнхөө тэр сэтгэл зүрхийг илэрхийлж нээж тэгж хэлж байгаагаараа би биэндээ илүү тийм тотон сэтгэл үлдээд юм байна. Хүн л болохоор хүний тэр зүрх сэтгэл нь тийм өмнө дээр ингээд ойлголцолыг хүсэж чидэм байх гэсэн мэдрэмж бас төрж байгаа юм. Гэхдээ хэнийг нь ч буруудах аргагүй. Одоо дижитийн буруу ярьдгүйгээс боллоо гэдэг ч юм уу тийм огцлгүйгээр тэр дөрүүдээр дамжуулж тэр хүний сэтгэлийг л ингээд ойлгуулж байгаа юм байна гэдэг мэдрэмж гэх юм уу? Тийм баха. Яг тэр хүний сэтгэлийг ойлгуулж байгаа хэсэг бас сонирхолтой байгаа шүү дээ. Дижит жишээ нь ингээд дамбад хаягдаад өмсөнд хаягдсан шалт шиг үлдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд өөрийнх нь амьдралыг зааж зааварчилдаг байсан, халамж өгдөг байсан. Амьдралаа авч явахт нь хүртэл бүр тасралтгүй тусламж тийм болж исэн хүн ингээд яваад өчөж байгаа шүү дээ. Тэнгүүд би ингээ хаягдчихлаа, энэ хоруу дээр намайг түшиг тулах хүн байхгүй болчлоо гингүүтэй. Сэтгэл дотроо байгаа тэр асуудлаа гэх юм уу гаднаас хайж байгаа шүү дээ. Жишээ нь ингээ шинэ газар нүгээд ирснээс л болов миний ингээ сэтгэл хоосорсон байгаа гэдэг ч юм уу. Эсвэл ээж маань л миний хажууд байсан бол би маш юм сайхан байх байсан да. Дамб явсан ч хамаагүйсэн гэдэг ч юм. Тэнгүүд өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэр хоосорсон мэдрэмжийг ганцхан гаднаас хайж байгааг харуулж байгаа ч юм уу. Яг өөрөө эхэндээ гэр хүл дээрээ зогсох ямар ч юм итгэл байхгүй байгаа шүү дээ. Дамб ирэхгүй юм бах та гэж баян боддог ч юм уу. Тэр сэтгэлийг харуулж байгаа бас маш юм сонирхолтой санагдаад байна. Тэгээ тэр хүнээл сэтгэл болохоор ингээд уншигч өөрөө тэрийг уншаад тэндээс өөрийнхөө сэтгэлийг бас ажиглах олж харах боломжтой юм шиг. Жишээ нь бид нар ч гэсэн ингээд тавгүй санагдахаараа
нэрийн энэ манай байр орчин тий. Эсвэл энэ хот, эсвэл энэ улсаас л нүчил энэ ингээд бүх тав уурхал байхгүй болчих юм шиг тий. Тэнгүүд яг тэрнтэй адилханаар яг энэ газар ирснээс хойш л би юм болоод байна уу гэж бодож байгаа ч юм уу тий. Жирэмсэн болчоод тэгээд ингээд нөхрөөсөө хаягдаад ингээд үлдэхтэй цэдээс жирэмгээс нэлэх хүүхд байгаас тий жаа хүүхд. Ийм нэг хүүхдэд дагуулаад тэгээд жирэмсэн ингээд үлдэхэд ээж минь хажууд нь байсан бол газардахгүй дээ гэд. Тэгээд жахад яг төрөх хугацаагаа ингээд бодохоор мал төлөлгөө үед байна да гэд. Тийм байсан. Тэгж бодож байгаа нүртэл яг тэр нэг юм эмэгтэй хүний ирдэг тэр нэг юм ачаа гэх юм уу? Бодогдохоос жаргахгүй хэцүү тавилан юм шиг санагдаж байгаа байхгүй. Дотроо хичнээн хүчтэй байсан ч гэсэн хөрх юм нь яалтчгүй 4 гаргүйгээс хойш тэгэд яаж тийм одоо хүүхдээ өсөхгүй те яалтчгүй тэр хөдөөний тийм хатуу одоо ширүүн тэр нөхцөл тэгээд мал төлж байгаа тэр нөхцөлд бол нялх бийтэй эмэгтэй хүнд яалтчгүй нөхөр хэрэгтэй те нөмөр нүүлэг ээж ч юм уу одоо юу ч хинч гэдэг хэрэгтэйгээрээ нэг талаасаа тэр одоо Монголын тэр хатуу ширүүн нөхцөлд гэр бүл гэдэг ямар чухал вэ? Гэр бүл олж ахуйг давж те тэр байгалийн ширүүний өмнө тэрийг ингэж яах бас нэг тийм юм байдаг учраас гэр бүл бас яг тэр нөхцөлд бол маш чухал юм байна гэж бодогдож байгаа. Тэгвэл орчин үед болохоор би тэгэхэд баг ихэнх эмэгтэйчүүд одоо дэлхийд даяараа ч юм уу те баг юм гэр бүлгүй байх сонголтыг хийх боломжтой ингэ болчлаа штэ. Илүү их сонголттой болж байгаа гэх юм уу? Сонголттой болж байгаа учраас гэр бүлгүй байх сонголтыг хийсэн тэр хүн одоо газар тухгүй явах боломжтой гэх юм уу? Нийгмийнхаа одоо тэр юунаас болоод тийчээд ингээд багаасаа уйлаад ер нь юу шидэхтвдээ гэд уйлж чадахгүй тэгж өссөн хүн байгаа шүү дээ. Жишээ нь уйлаад ер нь юу ч шидэхгүйгээс холоор явж байгаа гайг ойроор дутхайн л нэмэр гэд уйлдагчгүй тийм хүн байсан. Тэнгүүд юу ч гэрээс ахгүй гэж хэлээд дамби явсны дараа яг сэрэг зүг рүү налахад аргалд ингээд яваад ээж аргал байгаа штэ тэгэнгүүт маргааш ингээд юу болохыг бит хоёр таахгүй шүдэг ингээд араач яваар маргааш ингээд сайхан байна гэсэн цагаагаар гингүүт гээ явчаад ирээ гэдэг тэгээ аргалдаа явахтаа ингээд аргаа өөрсөн чигтээ суугаад мөсөн тайсан шалт шиг үлдлээ гэд тэгж бодод тэгээд уйлаад тэгж уйлахтаа ер нь ингээд энэс орон гэж юу аах вэ тэгээд өрнөөсөн жаах вэ гэд тэрүүгээрээ нэг талаасаа юм чөлөөлөгдөж байгаа юм шиг өөрийнхөө тэр нэг юм өмнө байсан өнгөрснөөсөө ч юм уу тэгэнгүүт магадгүй дээр ингээд уйлж сэтгэлээ ингээд тайвшруулж байгаагаараа тэр нэг юм чөлөөлөгдөх эхлэн нас тавьж байгаа юм болов гэж харж байгаа юм. Тийм баха. Тэр чинь тэгээ зөндөө олон бас юм сорилтууд гарч ирж байгаа шүү дээ. Жигжид гэж хүн гарч ирээд л тэнгүүт за одоо ямар ч байсан би өөрөө ямар нэг юм хий гэж бодоод туурт явж байгаа шүү. Говь руу яваад бүр мал ахуугаа аваад тэгээд яг тэр туурт явсан хэсэг нь яг энэ туужийн маань хамгийн чухал хэсэг гэж бодогдоод байдیں۔ Яг дижитийн хувьд яг амьдралыг нь өөрчилсөн нэг тийм бас эргэлт гэх юм уу? Эхлээд яг тэр уйснараа ихэлсэн бол яг тэр туурт явснараа яг харин бараг ойлголт нэрж байгаа. Тийм хаа. Яг ингээд өөрөө юм хийгээд өөртөө итгэлийг олж авч байгаа гэх бараг энэ далавч ургаж байгаа юм шиг. Урд нь дандаа хүнээр юм хилүүлээд тэгээд хурах шиг тижээлгээд байж идэг байсан бол би чинь ингээд өөрөө юм хийж чадах хүн байна. Би ингээд өөрөө хийгээ шийдэх юм бол чадах юм байна гэд өөртөө итгэлийг болоод цаашаагаа амьдрах бас ингээд итгэлээ бас олж байгаа даа. Тийм хүчийг бас олж байгаа даа. Тэнгүүд яг тэр номыг уншсны дараа би ч гэсэн чадах юм шүү. Би ч гэсэн өөрөө шийдээд их юм бол чадчих юм шүү гэсэн нэг тийм бодол төрсөн. Тэр нь ер нь хамгийн том үйл явдал нөхөө. Тэгээд яг төсөөлөх нь үйл явдлаас өмнө тэгээ туурт явж байгаа шүү дээ. Тийм болохоор маш чухал хэсэг санагдаад байгаа. Тий. Өөрөө яг өөрөө шийдээд өөрөө хийгээд тэгээд өөрөө тэрийг давж гараад давж гарсныхаа дараа өөрчлөгдсөн байгаа. Тэнгүүд өөрийгөө тийм их хүчтэй ч юм уу тэрийг давж чадхаар тийм хүн гэдгээ өмнө нь баг мэдгч болцоогүй нөхрийнхаа нөмөр нүлгэнд авчихсан бол тэгж давж гарсныхаа дараа өөртөө тэр итгэлээ олж авч байгаа нь бас их
чухал үйл явдал гэж түрүү хэлсэн чинь. Тэгэнгүүт бас нөгөө талаасаа бид хитрхийн юм комфорт зонд амьдраад тэгээд дотор байгаа тэр нэг юм бид хиттэй ингээд нэг хүний ертөнц гэх юм бол нэлээ өчөөхөн л байгаа л дэлхий те ертөнцийн энэ удам хязгааргүй бодоход яг нэг хүний дотоод ертөнц гэдэг бол маш юм тавчуу жижигхэн хэрвээ байх юм бол тэрэн дотор байгаа зовлон гэдэг бас тэрийг дагаад юм тавчуу жижигхэн юм байх бас магадaltaй шүү дээ. Тэгэнгүүт тэр тусмаа битгэд ийм тавчуу жижигхэн ийм одоо өрөөнд дотор амьдрал те гадаач гарч нөгөө нэг хал үзэж халуун чөлөө далаанч гэсэн юм байхгүйгээр байгалийн маш хүтэн хэцүү салхих бороо тэрийг ч үзэхгүйгээр тэгээ нэг жижигхэн ингээд гарын шалбараад тэр болгон дээр ингээд унж бусаа явж байгаа юм шиг. Бараг тийм байдалтай явж хахад харин Монгол ахуй өөрөө тэр хүнийг тэгж босгож чадхаар тийм хүчтэй юм шиг бас санагдаж байгаа. Тэр туурд яваад хонь нь ингээд шуурганд оруудаад бороотой тэр шуурганд ингээд хаа хүрх юм мэдэхгүй говьд задгаа говьд хүүхдээ ингээд одоо майханд орхиод ингээд цаашаа явхад хүнээс ямар их хүч гарах уу гэж бүр төсөөлөгдөхгүй байгаа. Тэгээ тийм их хүч хүнээс гараад тэрийг ингээд хийгээд тэгээ тэр их одоо байгалийн бүр болцолгүй тийм хатуу юмны өмнө хүн нүүр тулахаараа дотор байгаа тэр ертөнц тэр байгалийн тэр нэг юм уужуу удам шиг тэгж тэлэгдэж байгаагаараа ер нь хүнд ингээд байгальтайгаа ойрхон байх ядчил тэр ингээд байгалаа харж ужрах тий шуурганд ороод маа гэхэд тийм хүртэл юм хэрэгцээ байгаад. Тэгмэд Монгол хүний уужуу ухаан Монгол хүн ийм шүү дээ гэдэг нэг юм мэдрэмж битгэдэд байдаг ш. Тэгэнгүүт тэр мэдрэмж нь өөрөө тэр Монгол хүний уужуу тэр ухаан нь өөрөө тэр аж байдал ахуй болоод тэр байгальтайгаа хамт битгэдэд байдаг юм байна. Хамт байж тэр нь өөрөө Монгол хүнийг уужуу болгож байгаагаас ш. Монгол хүн өнөөдөр ийм хотчлт ч юм уу те эсвэл ингээд ийм партай байснараа тэр дотор тэр уужуу ухаан тэр Монгол хүн болж төлөвшөж гэнэ үү гэхээр бас эргэлзээтэй байгаа байхгүй. Монгол аав ээжээс төрлөө гэхдээ тэр яг Монгол хүнийг Монгол хүн болгодог тэр ахгүй тэр ийм юмнууд нь байхгүй бол бас эргэлзээтэй байна гэсэн тийм бодлоос төрж байгаа. Тэгмүүд дижитийн өөрчлөлт хүртэл тэр цаадалт нь Монгол хүний тэр зүйлийг гаргаж байгаагаараа ер нь угаасаа л төрийн санал авахаас өөр аргагүй тийм ба. Бүр тийм хүний баг гүний сэтгэл зүг харуулж байгаа гэх юм уу? Тэр чинь ингээд уудам талаа хараад эрх чөлөөг мэдрээ тэгээд өөртөө бас итгэхтэйлэг болоод тэгээд очиж байгаа штэ. Тэгээд тийм нөө уужраад гэх юм те. Тийм. Маш уужуу ухаанаар юмыг хараад тэгээд тоогоо хүртэл уучлаа, дамбыг хүртэл уучлаа. Тэгээд нацгийг хүртэл бодоод жигждэг ч уучлаа. Тийм. Чих уужирсныхаа дараа очингууд дам хүртэл гайхдаг та. Дижит жирэх хүн биш дээ. Дижит юм бах та гэж бүр амар гайхдаг та. Тэнгүүд тэр нь хүртэл их сонирхолтой. Төгсгөлд нь дамп тогоогүй хоёр дээр ирээд яг гөрөөсөө үлдээгээд явж байгаа шүү дээ. Эхэндээ болохоор юу яаж байгаа шүү дээ. Гөрөөс нь 50 дээр нь байнга байдаг. Тэгээд дижит тэр гөрөөсөөгөө маш их нандинж авч яваад нүүхээсээ хамгийн түрүүнд тэрийгэ боогоод дамбын бүр өвгцгээс нь өвлж ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь тэр гөрөөстэй холбоотой юм л нэрээ зөндөө их гарч байгаа шүү дээ. Тэгээ гөрөөснийхөө хажууд яг ингээд дурангаа тавиад тэгээ нүүхтэй дижит яадаг бол дамп дараа нь гэрээсээ явсныхаа дараа эргэж ирээд гөрөөсөө ерөөсөө анзаарч байгаагүй гэж анзаардаг ч юм. Тэнгүүд өөртөө байсан тэр юмыг хүртэл ингээ анзаарахгүй явсан байх шүү гэж гайхдаг ч юм уу. Дараа нь дижитийн зүудэнд яг тэр гөрөөс цахилаад одож байгаагаар бас гарч байгаа шүү. Хойноос нь хичнээн хөөсөн ч угаасаа гүцэхдэггүй алга болчихж байгаа. Тэгээд төгсгөлд нь яг дижит тэр гөрөөсийг тэр хоёрт өгч байгаа да гаргаж ирж байгаа бооцсон бодлосоо. Тэгээд тэр гөрөөсөнд бас зөндөө их юм символ яваад байгаа. Тэр гөрөөс нөгөө нэг юм дамбын өвөөгөөс нь өвөөгийнх нь гэр бүлийн удмын өв дамжиж ирж байгаа нэг юм символ одоо юу байгаас тэ юм баримл гэх юм уу. Тэгэнгүүт тэр өв дамжиж ирж байгаагаараа дижит дамб хоёрыг гэр бүл болоход нь өгсөн гэдгээр тэр нэг юм
дижит дамп хоёрын тэр гэр бүлний тэр бэлэгдэл юм шиг нэг талаасаа. Тэнгүүд гэр бүл гэдэг чинь ийм хоёр хүний хайр сэтгэл, хоёр хүний ийм холбоо амаарл байхад дамп ингээд яваад өгчөнгүүд тэр гөрөөс цахилаад очиж байгаа тий. Тэнгүүд яг цахилж яваа гөрөөс гэдэг бол хэгэнд ч баригдахааргүй тийм их одоо хурдан байдаг. Нүд ирмэгцүүр бараг яваад өнгөрдөг гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүд яг тэр утгаараа тэдний гэр бүл яг тий гэж одоо ингээд царинж одоо салж байгаа гэх юм уу. Тэгээд өөрчлөлтөрлөө гэдэг жаас тэ өөрчлөгдснийхаа дараа уучраад тэгээд тэдний очиод гарцанд нь хүртэл тийм үсэн ядсан уур хэлэн юу ч яахгүй маш тайвнаар харагддаг ш тэ. Тийм. Тэгээд гөрөөсөө өгöd энэ ингээд таад байх учиртай гэд тэгж байгаа нь яг хүлэн зөвшөөрч байгаа юм байна. Тийм ба. Гэдгийг нас харуулж байгаа. Хизээ тэр гөрөөс байхгүй ч гэсэн дижит бас бүтэн хിവэрээ үлдэж байгаа шүү дээ. Өөрийгөө шинээр олж авсан тэр өөртөө итгэх итгэл гэх юм уу, уужирсан байдлаасаа гэх юм уу. Энэ хорвоо дээр хүн зөндөө олон зовлонг туулж болно. Тэр болгоныгоо өөртөө итгэх итгэл бүр чадан ядан би чадсан шүү гэсэн тэр зоргоороо даван туулнаа гэж бодож байна. Тэгээд яг энэ ягаан нохой маань эмээ өвөө хоёрыгаа зөндөө олон чөтгөрөөс аварсан шиг бүр энэ жижигхэн хоо хүртэл зориг гаргаад маш их зүйлийг даван туулаад болж байгаа юм чинь хэдүүлээч гэсэн тэгж амьдрья. Ерөнхийдөө бичээрээ ярих одоо сэтгэл бол энэ хүрээд ингээд дуусч байна. Тэгээд энэ хүн номыг уншсан сэтгэлээ комент хэсэгт хуваалцвал маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.